За та бүхнийхээ энэ өдрийн амар амгалан айлтгая. Эрүүл мэндийн яамнаас коронавирус халдвар буюу COVID-19-ийн одоо талаарх ээлжит мэдээллийн цаг эхэлж байна. За өнөөдрийн байдлаар дэлхийд дахинд коронавирус халдвар буюу COVID-19-оор 213 оронд бол өвчил тархаж 1.9 сая хүн одоо өвчлсөн байна. За үүнээс бол 119,686 хүн одоо нас орж 4,400 хүн эмнэлгээс идэвхж гарсан байна. 1.3 сая хүн энэ өвчний улмаас эмнэлэгт хэвтэн одоо эмчлэгдэж байна. За өвчлөлийн тархалт бол Америкийн нэгдсэн улс, Итали, Иран, Испани, Герман, Франц, Швейцар, Их Британи, Турк улсад бол эрчимтэй тархалт хэвээрээ байна. За ялангуяа бид нар одоо Европын улсуудаас бол сүүлийн үед Оросын холбооны улс бол анхаарал татж байна. За Оросын холбооны улсад нийт 18,300 одоо 86 хүн өвчлсөн. Өчигдрийн байдлаар бол 2100 одоо 86 хүн шинээр бол өвчлсөн. За 18 хүн 24 цагийн дотор бол энэ өвчний улмаас бол нас орсон байна. За улаан үдэд бол бас 86 тохиолдол болсон. За үүнээс бол 24 цагийн дотор бол 5 тохиолдол шинээр бол нэмэгдсэн. За 13 хүүхэд одоо өвчлсөн байна. За Ирхүүд одоо бас Ирхүү хотод 39 тохиолдол бүртгэгдсэн. За үүнээс бол 2 хүн нас орсон, 2 хүүхэд бол өвчлсөн байна. Харин Ирхүүгийн хувьд бол өвчлөлийн голомт бага зэрэг одоо саарах ийм хандлагатай байна. За Туваад бол 6 хүн өвчлснөөс одоо нэг нь бол эмнэлгийн ажилтан халдвар одоо авсан байна. За ингээд Оросын холбооны улсад ялангуяа Москва хотод өвчл их байгаа учраас батлан хамгаалах одоо салбарын эмнэлгүүдийг энэ коронавирус халдвар буюу COVID-19-ийн эмчилгээ онцлогоонд одоо ашиглах ийм одоо шийдвэрийг бол гаргасан байна. За ингээд Ирхүү хотод бол өвчл бага зэрэг саарч байгаа, хөл хорионы дэглэмийг бага зэрэг одоо бас эрчтэй байсан хөл хорионыхоо дэглэмийг бага зэрэг аажмаар одоо сулруулах арга хэмжээ авсан байна. Энэний нэг нь бол хотоос зайдуу оршиж байгаа өсчин гоо сайхны газруудыг бол ажиллахыг зөвшөөрлөгсөн. Гэхдээ тодорхой дэглэм одоо сахих юм шаардлага тавьсан байна. За энэ шаардлага нь болохоор одоо 100 метрээс доошгүй квадрат метрт 2 өсчин хоорондоо 4 метрээс доошгүй одоо зайд байралд суугна. 2 одоо метрийн зайд бол хүмүүсийг одоо хүлээж авч үйлчлэнэ. За ингээд зөвхөн амны хаалттай хүнд бол үйлчлэнэ. Тэгвэл одоо 2 цаг тутам 15 минут бол одоо хаалга цонхыг нэвт онгойлгож агаарын солилцоо зайлшгүй одоо хийх ёстой гэсэн одоо ийм шаардлагуудыг бол тавьж байгаа юм байна. За ингээд Казахстан улсад бол бас өвчил нэлээд эрчтэй байна. Нийт одоо 979 хүн өвчлөөд 12 хүн бол нас орсон. За Алмата болон Нур-Султан одоо хотуудад бол өвчлийн голомт бол зөнхөлж байгаа юм байна. За ингээд бас нэг Азийн оронд бол өвөрмөц сүүлийн үед одоо энэ 24 цагийн дотор огцом одоо өвчил нэмэгдэж 386 шинэ тохиолдол бүртгэгдсэн орн бол Сингапур одоо улсад бол өвчил нэлээд бүртгэлээ. За энэ Сингапур одоо улсад яагаад ингэж өвчил огцом нэмэгдэж байгаа шалтгааныг бол бас эрдэмтэн судлаачид гаргасан байна. За үүнд бол нэгдүгээрт гадаадаас зорчиж ирсэн хүмүүсийг 14 хоног одоо гэрээр нь тусгаарлах ийм зөвлөмж өгөөд ийм шийдвэр гарсан. За энэний дагуу бол хүмүүс иргэд 14 хоног гэртээ өөрийгөө тусгаарлаагүй олон нийтийн газраар маш их явсаж хүмүүс бол одоо халдвар тараасан байна гэж ингэж үздсэн байна. За хоёрдугаарт нь бас Москва хотод одоо яагаад өвчил ингэж огцом нэмэгдсэн одоо нэг шалтгаан нь бол мөн одоо гадаадаас ирсэн ялангуяа Европын болон Америкийн нэгдсэн улсаас ирсэн зорчигчдыг 14 хоног одоо гэрт нь тусгаарлсан. За энэний дагуу бол хүмүүс тусгаарлалтын дэглэм сахиагүй олон нийт ажил сургууль маш олон газруудаар явсан учраас энэ гадаадаас ирсэн хүмүүс дандаа шинж тэмдэггүй буюу бүрхэг одоо хэлбэрийн өвчтөнгүүд байсан байна. За энэ хүмүүс бол гадагшаага одоо нийт ард түмний дунд хүмүүсийн дунд кластераар өвчин тархах одоо үндэс болжээ гэж эмч судлаачид бас дүгнсэн байна. За манай орны хувьд бол та бүхэн мэдж байгаа одоо гадаадаас ирсэн хүмүүсийг бол бид нар 21 хоног тусгаарлалтын тусгай байранд тусгаарлаж байгаа. За энэ нь бол бас нэлээд үр дүнтэй зөв зүйтэй арга юм байна гэдгийг одоо бас харуулж байна. Харин 14 хоног одоо тусгаарлалтаас 21 хоногийн тусгаарлалтаас гараад 14 хоног манай иргэд бол гэрийн тусгаарлалтанд бол өөрийгөө одоо байлгах ёстой. За энийхээ одоо тусгаарлалтын дэглэмийг бол маш сайн мөрдөх хэрэгтэй шүү гэдгийг одоо бас хэлмээр байна.
За ингээд Сингапур улсад бол ийм одоо өвчл их огцом нэмэгдэж байгаатай холбоотой хэд хэдэн өвөрмөц арга хэмжээг хэрэгжүүлж байгаа юм байна. За үүний нэгдүгээрт нь бол бүх хүн өөрийнхөө оршин суугаа одоо газартаа байрлах, гарахгүй байх гэсэн ийм одоо дэглэмийг хэрэгжүүлж байгаа юм байна. За хоёрдугаарт нь бол зай барих гэдэг одоо хэмжээг мөрдөх. Ерөөсөө усан сан спорт бүх одоо арга хэмжээнүүдэд бол дандаа зай барьж 1.5-аас 2 метрийн одоо зайтай байх. За нийтийн одоо маш олон үйл ажиллагааг бол зогсоох ийм одоо арга хэмжээнүүдийг авч байгаа юм байна. За ингээд Япон улсын хувьд бол бас өвчл одоо нэмэгдсэн байна. За ингээд бол өвчл нэмэгдэж байгаа учраас одоо хоёр мужид бол бас онц байдлыг нэмэж одоо зарласан байна. За ингээд бусад орнуудад одоо коронавирусын өвчл ямар байгаа талаарх мэдээллийг танилцуулна. За сайн байцгаана уу. За бүгд найрамдах хятад ард улсад шинэ халдварын тохиолдол 108 бүртгэгдсэн байна. За тэдгээрийн 98 тохиолдол гадаад улсаас зөөвөрлөгдөн орж ирсэн тохиолдлууд байна. За тус улсад зөөвөрлөгдсөн тохиолдлууд нэмэгдсээр байгаа тул одоо үүнээс шалтгаалж хүн амын дунд халдварын 2 дахь давлгааг бий болж болзошгүй гэж бүгд найрамдах хятад ард улсын эрх баригчид үзэж байна. За тийм учраас хөлийн хяналтыг улам чангатгах арга хэмжээнүүдийг авч эхэлж байна. За ялангуяа Оросын албаны улстай хилэлдэг зарим хотуудад тухайлбал одоо Харбин хотод шинээр бүртгэгдсэн 56 тохиолдлын 49 нь Оросын албаны улсаас зөөвөрлөгдсөн тохиолдлууд байгаа тул хилээр орж ирж байгаа зорчигчдод 28 хоногийн хугацаанд хөл хорой тогтоох шийдвэр гаргасан байна. За эхний ээлжинд зорчигчдыг 14 хоног тусгаалan бэлтгэсэн байранд карантинлж 2 удаа нүклийн хүчлийн шинжилгээ, 1 удаа эсрэг бие илрүүлэх шинжилгээнд хамруулах ба карантины хугацаа дуусмагц гэрийн хорионд мөн 14 хоног үргэлжлүүлэх шийдвэр гаргасан байна. За Оросын албаны улсад өнгөрсөн 24 цагийн хугацаанд 2558 тохиолдол шинээр бүртгэгдэж халдвар тогтвортой нэмэгдсээр байна. За тус улсын шадар сайд Голиковагийн мэдээлснээр тус улсын хэмжээнд халдвар өдөрт дунджаар 16-аас 18%-аар нэмэгдэж байгаа бөгөөд халдвартай өвчтөнд дэлгэх нийт орны тоо 40 мянга гаруй байгаа ба энэ тоог даруй 95 мянгад хүргэх бололцоотой гэж мэдээлсэн байна. За Оросын албаны улсад одоогийн байдлаар 148 нас баралт бүртгэгдсэн байна. За Итали, Испани, Франц улсуудад нас баралт ерөнхийдөө буурч байгаа хандлага үргэлжилж байна. За Францын ерөнхийлөгч хөл хоройг 5 дугаар сарын 11 хүртэл сунгаж байгаагаа зарласан ба хэдийгээр халдварын тархалт одоо буурах эерэг үзүүлэлтүүд ажиглагдаж эхэлж байгаа ч гэсэн бид энэ тулааны ард гарах цаг хараахан болоогүй байна шүү гэдгийг анхааруулсан байна. За мөн 5 дугаар сарын 11 гэхэд Франц улсад халдварын шинж тэмдэг илэрсэн өвчтнүүдэд одоо шинжилгээ хийх хүчин чадлаа одоо бэхжүүлсэн байна гэдгийг бас мэдээлсэн байна. За Турк улсад өнгөрсөн 24 цагийн хугацаанд тохиолдлын тоо 4000 гаруйгаар нас баралт 98000 гаруйгаар 98 тохиолдлоор нэмэгдсэн байна. За энэ хугацаанд бол тус улсад 34 мянган шинжилгээ хийсэн талаар эрүүл мэндийн сайд нь мэдээлсэн байна. За холбооны бүгд найрамдах Герман улсад нийт халдвар авсан хүний тоо 123 мянга гаруй, нас баралт 2799 бүртгэгдсэн байна. За Роберт Кохын хүрээлэнгийн мэдээлснээр нийт өвчлсөн иргэдийн дийлэнх нь буюу 68%-ийг нь 15-аас 59 насны бүлгийнхэн эзэлж байна. За өвчлөл хүйсийн хувьд бараг тэгш харьцаатай байгаа. За нас баралтын 86%-ийг дадаас дээш насныхан эзэлсэн байна. За мөн тэрчлэн өндөр насны асрамжийн газруудад халдварын тохиолдлууд болон нас баралт нэмэгдэж байгаа талаар мэдээлсэн байна. За холбооны бүгд найрамдах Герман улсын хувьд COVID-19 халдварын шалтгаанд нас баралтын хувь бол 2.3% байна. За Герман улсад авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний хувьд бол аль болох зайнаас харилцах, 2-оос дээш тонны хүн цугларахгүй байх, гадаад задгаа орчинд хүмүүс цугларах тохиолдолд хүн хоорондын зайг 1.5 метрээс багагүй зайд байлгах, за тэрчлэн гаднаас ирж байгаа бүх зорчигчдыг 14 хоногийн хугацаанд карантинлах, за мөн бар, ресторан зэрэг олон нийтийн үйлчилгээний газруудын үйл ажиллагааг хаах ийм интервенцүүдийг авч хэрэгжүүлж байгаа юм байна. За баярлалаа.
За Европын орнуудад бол өвчл зарим орнуудад буурах хандлага ажиглагдж байгаа боловч хөл хорионы дэглэмийг бол үргэлжлүүлэн одоо сахиар болсон байна. Тухайлх юм бол Франц улсад бол хөл хорионы дэглэмийг 1 сар одоо сунгахаар болсон. За мөн 5 сарын 11 хүртэл Их Британд бас хөл хорионы дэглэмийг үргэлжлүүлэн сунгах шийдвэрүүдийг гаргасан байна. Тэгээ Нүүбийн хүүхдийн сангаас хөл хорионд маш олон хүмүүс одоо байгаа учраас эдгээр хүмүүсийг одоо стресстүүлэхгүй байх. За ийм учраас иргэд өөрснөө анхааралтай байхын тулд маш олон сувгаас мэдээлэл авахаас аль болох татгалзах зөвхөн одоо үнэн бодит мэдээллийг өгдөг нэг сувгийг одоо ашиглаж мэдээллийг авч байх. Хитрхи одоо их буруу ташаа мэдээлэл давтаж стресстгүй байхыг бол нийт хүмүүст бол бас анхааруулж зөвлөмж болгосон байна. За ингээд халдвар төвчин судлалын үндэсний төвийн мэдээллийг танилцуулнаа. За сайн бацхан уу та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. За 2020 оны 4 сарын 13 буюу өчигдөр үдээс хойш нэг одоо өвчтөн эдгрээд хөсөөтөөс гарлаа. За ингээд урд нь анх эдгэрч хөсөөтөөс гарсан 2 хүн 14 хоног тусгаарлалтанд байжгаад мөн одоо өрхийн эмнэлэг буюу өөрийнхөө гэрт үргэлжлэн 14 хоног тусгаарлагдахаар хоног өдрүүд нь дамжин шилжлээ. Тэгэхдээ энэ тусгаарлагдсан хяналтанд байсан 14 хоногт бол хэд хэдэн удаа шинжилгээ авсан, бүгд сөрөг гарсан. Гэвч бид нар цаашаа үргэлжлээд гэрт нь байж байгаа хугацаанд давтан бас шинжилгээ авч хянах юм аа. Ингээд 5 хүн эдгэрч гарсан байна. За ингээд нийт өчигдөр бол хөсөөтийн 2 лабораторид 502 хүний шинжилгээ хийгдсэн байна. Эндээс одоо Сеул Улаанбаатарын онгоцоор ирж тусгаарлагдсан 260 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй. Мөн хяналтын зорилгоор буюу энэ Улаанбаатар хот Монгол улсын аймаг орон нутагт байгаа уушгины хатгаагаар өвдсөн улсуудаас авсан шинжилгээ 19-ийг хийсэн. Энэ бол хяналт буюу хяналтаар хийж байгаа дотооддоо хянж байгаа шинжилгээ. Энэ дээр 19 хүнд сөрөг гарсан. За ингээ халдвар төвчин судлалын үндэсний төвд тусгаарлагдсан 17 хүн, Оросын холбооны улсаас ирж тусгаарлагдсан 149 хүн, Дархан аймагт тусгаарлагдсан 44 хүнд шинжилгээ хийгдсэн байна. За ингээд 2020 оны 4 сарын 13 буюу өчигдөр энэ хүмүүс шинжилгээний дотроос 13 тохиолдол илэрлээ. За энэ Дархан уул аймагт нэг байгаа. Тэрийг бол шууд өглөө хөсөөтийн одоо тусгай баг Дархан уул аймагаас авчирч хөсөөтөд тусгаарлан байрлуулж эмчлэх одоо хянах ажилдаа орсон. Бусд нь бол Улаанбаатар хотод бидний бас тусгаарлан авчирсан хүмүүсээс одоо хүмүүс 12 нь гарсан юм аа. Ингээд бүгдийг нэг өрөөнд тусгаарлсан гэдгийг та бүхэн мэдж байгаа. Одоо гол нь бид нар илрүүлсэн хүмүүсээ эмчлэн хянаж биеийн байдал дээр нь онцгой анхаарч эмчилгээгээ зөв тактиктай хийх ийм зорилготой байна. Мөн давтан шинжилгээнүүдийг давтан үргэлжлүүлэн хийн. Тэгээд энэ өдрийн мэдээ бол ийм мэдээ байна. За нийт 25 хүн одоо бидний эмчилгээ юунд хяналтанд орж байна гэсэн үг ээ. За ингээд та бүхний сонирхсан асуултанд хариулъя. За амсалмаа дарга хариулнаа. За. За амсалмаа дарга хариулна. За сайн бацгаана. За тэгэхээр өчтөр 20 хүнийг шинж тэмдэгтээ сэжигтэй гэж ирсэн 20 хүнийг тусгаарлаж шинжилгээ хийсэн. Тэндээс нэг тохиолдол батлагдсан. За батлагдсан тохиолдлын ойрын хавьтал 31 хүнийг илрүүлсэн. За энэ 31 хүнийг бол ер нь бол энэ ирж байгаа 282 хүн бол Москвагаас улаан өдрөө нислэгээр ирсэн. Эрхүүгээс улаан өдрөө автобусаар ирсэн. За тэгээд хилээр орж ирсэн хүмүүс байгаа. За Москвагаас улаан өдрөө ирсэн зорчигчдыг бол амар зочдуудад байрлуулсан.
За манай энэ эхний төрөөчийн батлагдсан тохиолдлын хавьтал бол Москвад сурч байсан хүмүүс учраас Москвагийн оюутнууд дотор бол 30 оюутныг бол бид нар ойрын хавьтал гэж үзээд тэдний дотроос 13 хүнд нь коронавирус илэрсэн. 13 хүний ойрын хавьтал бол энэ хүмүүс өөрсдөө тий. 13 хүн бол одоо энэ 31 хүн дотор байгаа 13 хүн. Бид нар бол шинжилгээгээ үргэлжлүүлээд дахин давтан бас хийнэ. Биеийн байдал харьцангуй гайгүй. Зарим нь шинж тэмдэггүй, зарим нь бол 1-2, 3 шинж тэмдэг илэрсэн байгаа. Насны хувьд бол 19-с 23 насны оюутнууд. Дархан улдаага тохиолдол Москвагийн төмөр замын дээд сургууль эхний тохиолдолтой хамт нэг сургууль сурдаг. Энэ ирсэн тохиолдлуудын мэдээлэлээр тухайн сургуулиас өвчл бүртгэгдсэн байна. За энэ манай халдвартын клиникийн 2 одоо том байшин бол бэлтгэгдсэн тусгаарлалт ажилтнаа батлагдсан тохиолдол сэжигтэй тохиолдлыг эмчилж байгаа эмчнэр байгаа. Манай эмчнэр бол ээлжээр ороод ажиллахад бэлэн байгаа. Одоо бид нар энэ батлагдсан тохиолдлуудаа яагаад эмчнэрийн бол ус зохицуулалт хийнэ. Эмчнэр бол одоогоор бол манай халдвартын эмчнэр бол эмчлэх бүрэн чадамжтай. Хилээр бол хамт орж ирсэн. Тэгээд хилээсээ тусгаарлагдаад хагас нь 111 хүн бол Дархан уул аймагт тусгаарлагдсан. Дархан уул аймагт мөн ялгаагүй нэг нэгээр нь бас тусгаарласан байна. Монгол улс ер нь эрсдлийн үнэлгээг 6 удаа хийсэн. За бид нар бол одоо бас дахиад хийн өнөөдөр. За эрсдлийн үнэлгээгээр Монгол улсад халдвар орж ирэх эрсдэл бол маш өндөр байсан. За өвчл бүртгэгдснээс хойш өвчл тархах эрсдлийг бас үнэлсэн, бас маш өндөр. Одоо ч гэсэн халдвар тарах эрсдэл бол маш өндөр гэдгээр үнэлэгдэж байгаа. Тийм учраас манай ард иргэд энэ одоо бас нэг цалгар назгай байдалд орж байна. Энэ үнийгээ одоо бас нэг анхаарад хүмүүр одоо бас эрүүл мэндийн байгууллагаас өгч байгаа зөвлөмжийн дагуу зөвлөмжийг хэрэгжүүл ажиллах нь одоо чухлаа. Энэ халдварын голомт бол дэлхийд дахина идэвхтэй байгаа. Монгол улс ч гэсэн одоо хэд хэдэн тохиолдолтой болж байгаа учраас ард иргэд маань бас зөвлөмжийг хэрэгжүүлж ажиллах тал дээр анхаарна. За одоо бол үндсэндээ 30 тохиолдол бол 30-уулаа зөөвөрлөгдөн орж ирсэн ийм өвчл болж байна. 13 хүний шинж тэмдгийг би сайн хэллээ. 13 хүнээс л нэг 3-4 хүүхэд л 2-3 шинж тэмдэгтэй, бус нь бол харьцангуй шинж тэмдэг балархаа байна. Өөрөөр хэлбэл шинж тэмдэг илэрхийн өмнөх нь одоо бид нар одоо нууц үеийн төгсгөлөөр барьж авч энэ одоо хүндэрхээс нь уушгины хатгаа болохоос нь аварцгаа гэсэн үг шүү дээ. Тусгаарлалтыг зөв хийснээс тий. За энийг эрүүл мэндийн яамнаас хариулах уу? За энэ COVID-19 одоо клиникийн нэг шинж тэмдэг бол уушгины хатгаа өвчин одоо болж байгаа гэдгийг бол бид нар 1 сарын 6-наас эхлээд одоо ойлгож байгаа. За ингээд бас Дэлхийн эрүүл мэндийн байгууллага бол клиникийн эмнэлзэн удирдамжаа 7 удаа шинжилсэн. За энэний дагуу манай клиникийн зөвлөх баг ажиллаад бүх одоо шаардлагатай тоног төхөөрөмжийн тооцоо судалгаа гаргасан. За ингээд одоогоор бид нар 456 ширхэг одоо уушгины аппаратыг бол шинээр авч нөөцлж одоо хадгалсан байгаа. За одоогийн хувьд бол бас зарим нь бол хуваарлсан. За ингээд одоогийн хувьд бол уушгины одоо амьсгал дэмжих аппарат бол Монгол улсын хэмжээнд бол хангалттай гэж үзэж байна. А гэхдээ өвчл хүн амын дунд маш их классраа тархах юм бол мэдээж хэрэг бас тоног төхөөрөмжийн одоо бусад зүйлийн дутагдал орох ийм одоо болцшгүй гэж ингэж бас байдал хүндрвэл ийм байдалд хүрч болно гэж одоо ингэж үзэж байгаа. Гэхдээ бид нар аль болохоор бэлэн байдлаа хангаж одоо ажиллаж байгаа. За ингээд өнөөдрийн
За манайд сая амсалмаа дарах хэллээ. Манай оронд бүртгэгдсэн 30 тохиолдол 30-уулаа зөөвөрлөгдөн орж ирсэн тохиолдлууд байгаа. За энэ бүх тохиолдлууд эхний ирэх үедээ бол ямар нэгэн клиникийн шинж тэмдэг завуур бол байгаагүй. Тухайн үедээ зүгээр мэдээж хэрэг халуурсан, бүлээсэн, хоолой нүвдсэн гэсэн ийм завууртай байсан болохоос биш яг коронавирус бол батлагдсан тохиолдлууд бол гараагүй. Харин манай халдвар төвчин судлалын үндэсний төв одоо бүх хүмүүсийг тандал судалгаа хийгээд тусгаарласнаад тэгээд дараа нь бол лабораториор батлагдсан ийм одоо тохиолдлууд байгаа. Одоогоор бид нар яг өвчний шинж тэмдэг илрээд батлагдсан ийм тохиолдлыг зөөвөрлөгдөж авчирсан тохиолдол Монгол улсад бол байхгүй байгаа. За энэ бид нар ер нь гаднаас хүн зөөвөрлөгдөж авчрахтаа бол эрүүл мэндийн яамнаас авч байгаа одоо шаардлага бол хоёр байгаа тийм ээ. Нэгдүгээрт ирж байгаа бүх хүнд лабораторийн шинжилгээ хийгээд коронавирус хасах гэсэн одоо ийм сөрөг ийм хүмүүсийг авчрах. За хоёрдугаарт нь ирсэн даруйда хүн болгоныг нэг одоо өрөөнд тусгаарлах ийм хоёр одоо шаардлагыг тавьж байгаа. За бүгд найрамдах Солонгос улсаас ирсэн хүмүүс бол одоо ихэнх нь энэ шаардлагыг бол биелүүлж ирсэн. За Оросын холбооны улсаас бол энэ хүмүүс бол урд нь одоо гарчихсан. Тэгээд Ирхүү Улаанбаатар тэгээ Улаан үүдэх шиг маш олон хотоор дамжиж ирсэн гол төлөв одоо оюутнууд байсан учраас энэ шаардлагыг бол биелүүлж чадаагүй юм байгаа. За ингээ өнөөдрийн хурал дуслаа. Та бүхэнд баярлалаа. Маргааш иргэн уулзъя.